би мэдрэн зүм гахлаа дурлал гэдэг юм байх та түүнийгээ дандаа зүдэлчээд байсны зайны хан гэсэн зүм байх та дараач тэр сүнсэн сайн надад баригдахгүй муу жамуур тэгэхээр ер нь дэми нэр нь дэми Эгнэс эдийн зөвлөдөө мэд монголчуудаа хөдөлмөрийн сурвалжтайгаа энэ удаад за Rocket Bay-гийн хариуцлага тоглолтоос та бүхэндээ хүрч байна. За тоглолт эхлэхэд тун ойрцсон. За яг одоогийн байдлаар 20 цаг тоглолт эхэлнэ. Одоо бол 19 цаг өнгөрсөн. Яг хэдхэн минутын дараа бас тоглолт эхлэх гэж байна. Хариуцлага нэртэй ягаад ингэж нэрлсэн бэ гэж би бас дуушнаас асуухад цомгийнхоо нэрээр нэрсэн. Харин цомгийнхоо бас тайлан тоглолт маягаар бас энэхүү тоглолтыг хийж байгаа гэсэн. Ингээд яг тоглолт эхлэхийн өмнөхөн фэнүүдийнх нь өөрсдийнх нь сэтгэлийг нь бас хамгийн түрүүнд та бүхэндээ сонсхийг гэж бодож байна. За сайн байцгаана залуусаа. За сайн байна. Rocket Bay хийх сонсдог бай. Дуртай. Сонс дуртай. Юу нэдэд тааlag? Тэгэл өөрийнх нь яг өөрийгөө дуугараа хэлхийж чаддаг л. Тий. Rocket Bay сонсоод юу нудаж байна уу? Удаж байна. Энэ тоглолтыг хэр удаа хүлээсэн? Нэлээд удаа хүлээсэн 8 сараас хойш. Тий. Одоо тэгвэл их давталж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За гих мэтлээ ер нь тоглолтыг нь удаан хүлээсэн үзэгчид энэ донд маш их байгаа юм байна. За сайн октодоо. За Rocket Bay тоглолт эхлэх гэж байна. Хэр тоглож байна? Амар удаан хүлээлээ гоё. Ер нь хэр удаан сонсож байна Rocket Bay? 2-3 жил болж байгаа. Аль дууны илүү таалагдсан? Бид хоёр. За баярлалаа. За ингээд залуучуудтайгаа та бүхнийг бас уулзсаар байна. За сайн уу? Сайн байна уу? За тоглолт эхлэх чинь сэтгэл хэрэг хөдөлж байна. Тоглолтод сэтгэл хэрэг хөдөлж байна. Үнэхээр хөдөлж байна. Гоё юм. Rocket Bay-гийн тоглолтыг хэр удаа хүлээсэн? Нэг удаа хүлээв. Rocket Bay сонсох хэр удаж байна? 3-4 жил болж байна. Аль дууны илүү таалагддаг чам? Нэг өдөр. Яагаад? Хамгийн анхсаас их таалагдсан болохоор. Тэгээд ер нь Rocket Bay дуртаасан уу? За. За баярлалаа. За ингээд энэ дундуур ингээд битүү явах юм бол би бараг 2 цагийг зарцуулах юм шиг байна. За сайн байцгаана октодоо. Сайн. За Rocket Bay хэр их сонсдог вэ? Банк сонсдог. Энэ тоглолтыг нь болоосаа гэж ер нь хэр удаа хүлээсэн? Саяхан л мэдсэн л дээ. Энэ тоглолтыг нь их удаа хүлээсэн үү? Тоглолт хийгээсэй гэж. Ямар дуу илүү их таалагдсан? Хамгийн анхны нэг өдрийн хаана гоё. Тийм үү? Яагаад? Мэдгүй зүгээр сонсороо. За баярлалаа цагта. Баярлалаа. За ингээд яана. Яг энэ дунд шугамар нь одоо та бүхэн харж байгаа тоглолт эхлэх болоогүй. За бараг 20 минут 30 минут дутуу байхад аль хэдийн ингээд зэрэгтэл бараг дүүрэх шахав болчихсон байж байна. За сайн байцгаана уу? За ичээд ах шиг байна тийм ээ. За ийшээгээд намайг ийшээгээд явах болгоод нэг хүмүүс ингээ хоёр тийшээ хандраад байна л та. За сайн байцгаана уу? Сайн. За Rocket Bay хэрэг сонсдог уу? Маш их. Бүгднийг. Энэ тоглолтыг болоосаа гэж хэр удаа хүлээсэн? Маш удаан байсан. Байж чадахгүй, удаж чадахгүйсэн. Их догдож ихээр ирж тийм ээ. Тий. Энэ тоглолтоос юу мэдрэнэ гэж бодож байна? Маш их ирчүүж. Тоглолтын нэр нь өөрөө цомгийнхоо нэрээр хариуцлага гэж нэрлсэн байгаа шүү дээ. Ер нь хариуцлага гэдэг үг чиний хувьд юу вэ? Өөрт нь ногцсон тэр зүйлээ тэр өөр төр хүлээж авахыг тэр бэлэн байдалд сургаж байгаа тийм нэрсэл гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. За гих мэтчлэн яг сонсогчдын хувьд одоо ийм сэтгэлтэй байгаа юм байна. Харин одоо тун удахгүй тоглолт эхэлнэ. Ингээд тоглолтоогоо хамтаагаарай. And
мянган залуусын хүчирхэг давлгаа би брэнд болон Хаан банк хамтран өнгөрсөн баасан гарагт Rocket Bay-ийн бие даасан тоглолт болох B Live Show 2016 хариуцлагыг зохион байгууллаа. Залуусын оролцоог дэмжигч хамгийн анхны бие брэндийг Mobicom корпорац зах зээлд танилцуулснаас хойш 8 жилийн турш хэрэглэгч залуустай зориулсан маш олон арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирсэн. Энэ удаад 2013 оноос бие брэндийн нүүр царай болсон Rocket Bay-ийн хариуцлага тоглолтоор намрын хамгийн том бэлгээ үзэгч хэрэглэгчдэд байрсан нь энэ юм а. Тоглолтод Rocket Bay-ийн хариуцлага цомогт багтсан дуу болон хит дуунуудаас ишгэлсэн. Урилгаар рэпер G, Nisfancy Амга, UFO хамтлаг Mrs M, NMN болон DJ Henza нар оролцож гайхалтай үдшийг залуустай хамт өнгөрүүллээ. Сонирхуулахад Rocket Bay G нар 5 жилийн дараа хамтдаа нэгэн тайзнаа гарсан юм а. Энэ тоглолтын нэлээд эртнээс л бэлтцэлтэй. 6-7 сарын өмнөөс л тоглолцсон байсан. Тэгэл Mobicom бидээ хамтарч зохион байгуулж байгаа. Би угаасаа одоо хамтдаа ажиллаад одоо 3 жил тестраж одоо хамт ажиллаж байгаа. Тэгээд өмнө жил бол аялын тоглолтоор бигийн бас зохион байгуулсан аялын тоглолтуудаар бас явж аймагуудаар бас явж тоглосон байгаа. Тэгээд ер нь цуврал маягаар ингэж явж байгаа. Тэгээд энэ нь болохоор яг хоттой яг хамгийн том хэмжээний шоу болж байгаа. Хариуцлага гэдэг учраас яагаад гэсэн гэхэлээ нөгөө шин цомгийн бас тайлан тоглолтын маягаар явж байгаа байхгүй. Шин цомог хариуцлага гэдэг нь тийм учраас шин цомгийн бүх дуу дуулагдана. Тэгээд дээр нь бол хуучин дуунуудаас бас нэмж оруулж байгаа. Тийм учраас хариуцлага гэдэг нь Хамгаа гаргаад нэлээд хугацаа өнгөрсөн ч гэсэн нэлээд хойно хийж ин тэ тоглолтоо. Тий, за цомгчдод 5 сар гарсан. Тий. Тэгээд ерөнхийдөө бол тэгэл нөгөө тоглолтын бас нөгөө хугацаа өгөх хэрэгтэй хүмүүс нөгөө нэг шин дуунуудыг бас мэдэх хэрэгтэй. Тэгвэл огт мэдэхгүй дуугаа маргааш нь цам гарч хийчихвэл хинж мэдэхгүй болохоор ч бас сонирч тий. Тэгэл тийм хугацаа бас хэрэгтэй. За баярлалаа. Амжилттай хамгийн сүүлд одоо тоглолтынхаа дараагаар яг хойно төлөвлөсөн байгаа ажил ямар ажил байгаа бол тэрүүгээр яриад басгая. Тоглолтын дараагаас бол клипний ажил орё гэж бодож байгаа. 2 дуун дээр аюултай бүс тэгээд Дэважингийн нулимс 2 дээр клип хийх бодолтой. За баярлалаа. Амжилттай. Баярлалаа. Би брэндийн зүгээс хэрэглэгч залуусынхаа зуны амралтыг гайхалтай өнгөрүүлэх зорилгоор би үйлчилгээний chat, talk, like, free багцуудыг гаргасан бөгөөд худалдан авсан эхний 20,000 хэрэглэгчид тоглолтын тасалбарыг үн төлбөргүй тараасан юм а. Мөн би брэнд хэрэглэгч залуусынхаа эрэлт хэрэгцээнд тохируулан дараа төлбөрт үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байгаагаа тоглолтын үеэр зарлалаа. За тэгэхээр би брэнд маань бол анх 8 жилийн өмнө Монголд анх удаага залуусын оролцоог дэмжигч би брэнд нэртэйгээр залуус зориулсан бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж зах зээлд гарч ирсэн байна. Тэгэхээр анхнаасаа яг залуучуудад зориулсан залуучуудын зорилгыг татсан бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргаж уран бүтээлчтэй хамтран ажиллаж байгаа. Rocket Bay-ийн хувьд бол 2013 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ 100 залуусынхаа зуны амралтанд зориулаад зуны багцуудыг худалдаанд гаргаад энэхүү багцыг авсан 20,000 хэрэглэгчтэй бэлэг барьж Rocket Bay-ийн тоглолтын тасалбарыг үн төлбөргөө тарааж өгсөн байна. Би брэнд үргэлж шинэлэг байдаг. Үргэлж залуучуудын өмнө шин зүйлүүдийг, шин нээлтүүдийг бас хийдэг. За залуучуудад зориулсан үйлчилгээнүүд нь ч гэсэн яг тэдэнд чиглэсэн байдаг гэдэг утгаараа харин дараагийн ч юм уу тийм ээ Rocket Bay-ийн тоглолтын дараах залуучуудтай бэлдэж байгаа сюрприз бас юу байгаа бол ямар одоо зүйлийг бас бэлдэж байгаа юм. За тэгэхээр би брэнд маань төрсөн өдөр удахгүй болно 11 сар. Тэгэхээр бид нэр залуустай зориулаад цоо шин үйлчлэгээ бэлдсэн байгаа. Анх удаа залуус зориулсан дараа төлбөрт үйлчлэгийг бэлдсэн байгаа. Залуучууд маань одоо би бол дандаа урьдчилсан төлбөрт байгаа шүү дээ. Тэгэхээр дараа төлбөрт маань гарцсангуу залуучууд руу чиглэсэн барьцаа хөрөнгө арай багч гэдэг юм уу тийм давуу талууд байх уу? Тэгэл байх. Яг залуучуудын хэрэгцээ шаардлага юу вэ? Тэрэнд нь тойролцсон бүтээгдэхүүн үйлчлэгийг үн тарифын хувьд мэдээж боломжийн байдлаар гаргахаар ажиллаж байгаа. Тоглолтын үед бол залуусын оролцоог дэмжигч би брэнд маань ерөнхий зохион байгуулагчаар Хаан банк хамтран зохион байгуулагчаар мөн Gogo News Agency мэдээллийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа дуулахад байна.
За баярлалаа танд амжилттай. За баярлалаа. Би брэнд жил бүр би лайв шоуг зохион байгуулах бөгөөд тухайн жилдээ хамгийн тренд болж байгаа хамтлаг дуучдын уран бүтээлээс хэрэглэгч залуустаа хүргэх юм байна. Энэ удаагийн хариуцлага тоглолт уламжлалын эхлэлийг тавилаа. Шатны тополовны хүлдэх үгээр цээжлэн Тэгэхээр хариуцлага тоглолт бас нэлээд залуучуудад хүлээлттэй байсан бол харагдаж байна. Цомгийн баяр дээр очиход хүртэл маш олон залуучууд ирсэн үүдэн дээр нойрчлоод Rocket Bay-с гар үсгийг авах гэдэг хүлээж ирсэн. Тэгэхээр магадгүй яг цомгийнхаа дуунуудыг дуулж яг сонсогч фэнүүдтэй хүргэнэ гэдэг бол залуусын хувьд бол маш том боломж, маш гоё бас бэлэг байсан болов уу гэж санаад тоглолтын бичдгээс бол харж байна л да. Энэ тоглолт угаасаа яг хариуцлагын тайлан тоглолт гэдэг утгаараа маш том өсрөг болсон. Тэгээд урилгаар ирж оролцсон уран бүтээлчид гэсэн маш сэтгэл хангалуун. За G Rocket Bay 2 зэрэг тайзан дээр гарах яг тэр мөч бол хамгийн оргил үе байсан гэж хэлж болно. Яг тэгэхэд бол яг нөгөө зэрэглээс үзэгчдээс ирж байгаа тэр нөгөө эмоц нь бүр ингээд яг тэр үед дотор нь байсан бол бүр үнэхээр тийм гайхалтай мэдрэмжийг өгчээсэн.